Эрхэм сонсогч өдрөх саний өдрийн амар амгалан дахин айлтгая. Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88.3 7 дугаарны баасан гарагийн орой 20 яна би бүр томчтой шин. 7 дугаарны баасан гарагийн 17:15-аас эрхэм сонсогч өдрөх танд хүргэдэг Янаг яхаа нэвтрүүлгийн маань 2021 оны 12 дугаар сарын 17-ны баасан гарагийн 585 дахь удаагийн дугаар инхөө эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар дуртайгаа сон Адикто шоколад болон 12 төрлийн витаминтай В25 жуус хамтран ажиллаж байна. За өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань мөнхийн дагуулууд гэдэг сэдвээр ярилцсанаа. За та өөрөө хүүхэд байхдаа аав ээжигээ дагаж уйлдаг байсан уу? Одоо таны хүүхэд таныг дагаж гин үү? Яаж агаж гардаг вэ заяа? Мөнхийн хаач явсан цуг гэж мэдэрээ гэж дагуулад явна шнэ. Дагуу нэг сүултээ юм шигтэй ингээд хормоодуулаад нэгийг тэрэл нэгийг хөтлөө. Энэ миний бодит амьдрал байлаа. Ихтэй хүмүүс тэгж нэг явдаг бах тий. Зунгаардаж явдггүй. Тий явахгүй шүү дээ. Юугаас нэг дагддаг юм дөө. Аавыгаа дагаж яваа юм аа гэдэг шүү дээ. Ээжийг дагаад идэг тий. Энэ хүүхдүүд яагаад ээжийг дагдаг юм бэ? Моо. Мом явчих жоо. Сая би нөгөө өнгөрсөн хагасанд намайг нөтсөн байхгүй юу? Яг миний залуу нас ингээл нүдний өн бит тэгээд эдний очоод бөөнөрөө дахиад гарсан баг гадагшаа гарч байгаа байхгүй. Тэгэл жижигээр намаа ууслаад томьёогоо хосоо авцлаад тэгэл ингээд ёо би бүс яг ингээд залуудаа нөгөө яг эдний 2 3 насны зөрүүтэй манай 2-аас 3 насны зөрүүтэй штэ. Тэгэл яг за ялангуяа цагаан сараар ван тамсан. За чи томьёогоо би жижигээр тэгэл ингээд ёо хэсэл явна штэ. Чангастай ахаа юу. Тэгэл гисэд идэг тий. Яа тэр нэг хөндлөгөөс хараа ингээд үнэн төвхтэй. Тэгчээс сийхгүй тэгэл божиг гисэд идэг. Хүүхдээ хүн биш юм уу? Ингээд би бол ингээд нөгөө болиг залхаад ингээд айл гисмэрэг байхгүй. Тэгч бүр ингээд одоо дахиад 3 айлаа. Мөгийг өөрийг хараа. Яаси. Мөгийг ганцаар ийм болчих чи. Тэгээд тэгтээ хардаа нөгөө нэг юу яад нь штэ. Тэр тэгээ одоо нөгөө хөвгч настай хүмүүс чинь гомдож штэ мөг юм хүүхдүүд чирээд очиж байна. Нэрэ тэгтээ би заяа хамгийн амар ингээд үр зүрх өвдөж шимширчээсэн зүйл бол даа штэ тий. Нөгөө манай хоёулаа 2 нас хүргээл хоёулын цэцэрлэгт өгчээснээр хамгийн анх нөгөө охиныгоо цэцэрлэгт өгөөд за ах минь зүгээр хонь хураг нийлэлцэж байгаа юм шиг л зүгээр бөөн уйлаа майлаа болол үлдний хамгийн анхны өдөр 9 сарын 1-ний өдөр өгчөөд би ингээд цонхон доор нь ингээд зогсоод ингээд сонсож байгаа байхгүй юу. Би яг нөө тэр олон хүүхд дотроос хүүхдийнхээ дууг танд нь штэ ээж хүн. Энэ манайхаа уйлаад байна ингээд яах вэ одоо ороод авчих уу гээл те. Тэгээ манай хүүхд бүр айгүй амар бүтэн сар уйлсан штэ хаа. Яа. Амар хийцүү. Хөмөрн штэ. Хөмөрж байгаа юм чи. Тэгээ сүүлдээ юу яагаад бүр шантраа за боли одоо цэцэрлэгт явуулгаа боли гэд. Тэгээд авах гэсэн чи гаргах гэсэн чи манай ихч юу балаараа одоо чи наатаа юу яа нэг нас том хүүхдүүдтэй ангид өгчих гээд. Тэгээ 3 настай хүүхдүүдтэй ангид өгсөн чинь тэд нар чи ингээд ахаа юу гэдэм бэлээ. Нёгийгээ ойлгохоор нэг нь дагаж уйлаад идэм бэлээ шүү дээ. Дуугаа авалцаж ингэж юу. Одоо бидний нэг нь орилчод тэгэл бид нар бас дагаад орчих. Тэгээд нэг нас том ангид өгсөн чинь нэрээ нөгөө тэр 3 настангууд ч нөгөө нэг жил яваад дассан уйлахгүй. Тэнгүүд нөгөө тэр томчууд дотор орохоор уйлгаа байж тийм байлээ. Тэгээ багш нь илүү их нөгөө нэг жижигүүдтэй аягүй анхаарал тавьдаг. Тэгээ ингээ бүр хүнжил дотор нүлгээд бүүвэлж унтуулдаг аягүй хөөхөө. Тэгээд нэг юм явдаг. Бид нар ч гэсэн тэгээ нэг дуурайдаг шүү дээ. Нэг нь ингээл давалгаалал явчихаа тэгэл ингээл хинжлээс нэгдэг үү шүү дээ. Ааха. Нэг нь өсөөд нэг хэр бүгд өсөөд байна гэлөө. Та нар жоохон бахта ер нь аав ээжигээ дагдаг байсан уу? Дагна ш. Би л дагдаг байсан. Би ч нэг дагдаг байсан. Би амар сандын заяа. Би ингээд манай ихч болохоор би ингэж хэлээ баригдсан гинэ. Ээжийг дагаж явахаараа ээж надад дандаа амттай юм авч өгдөг. Тэгээд гисэн чи нэг удаа ээж намайг авч яваагүй нэг өөр их юм дагуул явчихгүй юу. Тэгсэн чи би ингээл бэж ижсэн аа. Ээж ч одоо тэр ихчэд маань амттай юм авч өгж байгаа бах та. Гэж хэлээ баригдсан байл та. Тэрнээс хойш ээжийг бити хүүхд дагуулж яв нэг дагуулж явж одоо ингээд ягаад те амтлаг юм авч өгөөдэй юм уу те бүгднийг найл хүүхдүүд бүгднийг зэрэг хамт ажилхан байлга гэж ээжийг загсан байгаа байхгүй манай тэр ууртагч. Тэгээд тэгвэл би тэр ихчээс айгаад заяа. Ээжийнхээ яг урд нь очингуудаа ингээд чив чив юу ч хэлэхгүй бот их ингэж ёо.
олон хүүхдүүд тийм зөв шалгуулсан шиг гэдэг. Тэгээ ингээд ганцаараа эзэмсэж явах гал. Надаг бол манай эмээ дандаа дагуулж явдаг гэсэн. Намайг бас манай эмээ дандаа дагуулж явдаг Шатан гэсэн. дагуул дараа нь бүр ингээд бүр залхахдаг гэжтэй. Цуг явна гэхээс бүр гэжтэй ясав. Тий. Ингээд хувцас өмсөөл цаалын хувцас өмсөмсгэр тэгээд дув өмсөд гадаа хаашаа жижиг гэж асуух хэрэг баг. Тэгээд дагаар гарчихэд. Би дандаа дагаж явдаг Наа гэсэн. хүүхд ахтуул харин нэг дагуулдаг юм цагаан сараар дандаа ааудаг хүчээр дагуулж явдаг гэсэн. Заавал нэг хүүхд дагуулж явна. Тэгээ нэг архиугаа явчих штеп. Тэгээ айл гэсгээр хүүхд нэг айлд ороод удаа ярихаар явъя. Тэгээ архиуд ах нар бүгдээрээ ингээд Нэг дагуултай. бүсээ ингээд дээлнийхээ бүсээг ингээд нэг дохоо ирээ илүү гаргах чинь заа. Тэгээ бүснээс нь хүүхд нь чирэгдээ. Дандаа ингээд бүсээ өнжөөлнө. Тэгвэл аавч ингээд том алхдаг шүү дээ. Хүүхдүүд нь баг. Тэгээд ерөөс ингээд манад шинийн нэг хоёрын нэг ойр дотны ах дүү нар шиний золгочоод 3-аас эхлээд нэг уудаг хүмүүс явдаг хөө. Бас тустай. Тий, 3-аас эхлээд нөгөө тэд нар ч өөрсдөө ах дүү нэр цагаан сараа хийчихэд шиний 3-аас эхлээ луугаад эхэлж байгаа хүмүүс. Амар ч их бодох ус. Яагаад тэгж бодох ус. Ер нь тийм эсэ. Тэгээд дандаа хүүхдтэй орж ирнэ. Тэгээ нөгөө ингээд нөгөө арх уудаг хүндэл зүгээр шууд арх өгч штэ. Хүүхдэд нөх бэлэг авахгүй 90 донд. Тий, тэгээ нөгөө цуг явж байгаа хүүхдэд нь бэлэг авахгүй. Тэгээ нөгөөдөл нэг аавд явахаар бэлэг олддог гэдээ даварцсан гараад. Бүр амтссан нөө. Тий, манай аавч нэх уудгүй. Гэхдээ би бол нэг удаа аавыг сотуу байхад нь тэндээс олж ирж идэв. Яа аваад олж ирнэ. Манай эмээг аюурсан гэдэг байсан те нөгөө нэг хамт ажилладаг хүмүүс нь одоо тэтгэвртэй гарсан газар руу бол ингээд явдаг те Ашка гэдэг байснээр нааг Ашкагийн сүүл юм. Тэгэл ерөөсөө эмээ хаана явна би ингээд тэгээ цэцэрлэгт явдаг байсан би. Тэгээ сургуульд орон ортлоо л ерөөсөө гэртээ ингээд эмээтэйгээл хамт байж байдаг. Тэгээд гараад явах юм бол тэгэл хамт намайг дагуулад явна шүү дээ те. Тэгэл тест хаасайгүй тэгэл дагаад явж. Би нэг мамагаа дагаж явж мамын ажлын газрын ёолконд орж явах нь би аюулсан санддаг шүү дээ. Яаскад хүртэл дагуулж явдаг. Гэхдээ одоо дагуулаад явчихсан та. Тэгээд чи харанхуй болцсон. Тэгээд надад би чинь жоохон биш юм чинь би гэртээ ганцаараа үлдэхгүй шүү дээ. Тэгэл дагуулаад Таныг явчихсан. зүгээр нөгөө ганцаараа үлдэх хүн байхгүй болохоор л аваад. Тийм баг. Тийм л байсан баг. Би бол ч гэсэндээ өвөөтэйг Ахмадын баяр маяр яа гэдэг. Би нэр намын хуралцуудаг байсан шүү дээ. Тэгээд мамтайгаа цог тэгээд намын хуралцны очиж суучдаг гэсэн. Тэгээд хараа мамын үүртэн заяа намайг Дандрбаатар матар гэдэг байсан шүү дээ. Тий, Дандрбаатар матартай хамт хуралцуудаг байсан шүү дээ. За. Их жаргалтайгаа ингэ хөөх юм байсан. Хээ дөрөв дүүтэй багыг нь ташаан дээрээ суулгаад дараагийнх нь хөтлөөд хоёр нь араас дагаад олон хүүхдээ авгаашгал өссөндөө хоёр баг амар дагна алуулж байгаа юм шиг чарлаад эгээ гэж ойлоод ичиж өгмээр яж исэн. Тэгээ шигчийг дагдаг байсан юм бэ өөр. За одоо танаа хоёр дагдгөө. Чи яаж аргаж гарах вэ? Би нөгөө нэг коронавитой үед маск зүгээд малгай өмсөд нөгөө шилээд утсан байсан чи манай охин намайг таниагүй. Тэгээд дагаагүй шүү. Нэг удаа тэрээс бусдад нь байнга даган заяа. Йоо. Маск зүгээдснээс бүр айгүй хөвгчлээ. Манай хүү одоо нөгөө 2 настай одоо цэцэрлэгт ороо. Агныхын шинэ жил болвоо. Манай хүү одоо ингээд хоёр талдаа хоёр ийм засаа охин шиг дагуулаа. Тэгээд дунд нь ингээд зорогийн хувц өмсөд ингээд загвар үзүүлсэн байхгүй. Тэгээд тэрний дараа 7 одоо болох байсан. Тэгсэн чинь ээж аав нар нь ингээд маск зүгөөд баг өмсөд ирээрээ тэгэхгүй бол бас хүүхдүүд чинь ингээд таниад уйлаад идэв шүү гээл тэгтээ. Тэгээд би бас хэрэндээ аваар нөгөө нэг ийм маск. Бас ирэндээ бас тэ өөрийгөө танихгүй гэж бодсон юм шиг байна тэр үедээ. Лаг очицсан ингээд зогсож байхгүй манай хүн нөгөө нэг Зорогийн хувц өмсөөл загвар үсэл гарчнаа. Яг ингээд тайсан дээр болохжсэн. Ээжээ гэж. Тэгээд хүүхдүүд нэрээ ээжээ ингээд бүгд очиж чааж юу нөгөө шинжтэй дээр. Үгээд Таны бүтэн маск зүчгүй. Тэгээ нөгөө яг ийм бүтэн яг ийм толом хүүхдийн массаас зүснийг өнөдөө танихгүй. Би одоо сайхандаа гангасан царай юм бэ гэдэг өөрийгөө танихгүй гэж бодсон юм байлгүй. Тэр ичээр тагаа гэсээс нэр олон дүүтийн ихчнэр тэгдэг те өөрөө хүүхэд тэг ингэ ташаан дараа тавьдаг. Жааж байгаа. Энэ ташаа бол тагш юм. Нэр тэгдэг үстэй. За дандаа ингэ ташаан дараа тавьчихдаг. Тий. Тэр өөрөө ингэ жааж исэн. Гүт
Тэгж тэрхээр айгүй амар байд юм а те ингээд нэг юм жоохон түүртэхгүй те. Тэгээд ингээд артлаас нь нураас ингээд тогтоочдаг штэ те. Нөгөө гараа жоохон амрааж мамраа. Тэгчээ тэр чи бас ингээд нэг юм үеийнхээ 3 4 охид сууж хов яриад байгаа юм. Тэгж ташаа тэгээ ийш хов яриад байгаа. Та нар аав ээжнэргээ дагаж айлд их ордог байсан уу? Очдог байсан, айл хийдэг байсан. Тэгээ миний одоо нэг ганц баярдаг юм гэх юм бол айлд ороход л гоё идэг байсан. Аха. Тэгээ мамагаа дагаж айлд. Тэгэхгүй мам чинь надад тэр нэг намын хурал мурал тэгээ нөө тэтгэврийн оочр те цуг очиж тэтгэврийн мөнгө авах гэж оочрол зогсд. Тэгээд бид ёстой хүүхдэд дагуулаа явахаар хүмүүс жоохон дургуй өгдөг шүү дээ. Аха. Тийм дургуй манай ээж л бүрст амар загнадаг шүү дээ. Хүүхдүүд дагуулаа явахаар хүмүүс дургуйцдаг гэл. Тасгал загнаас гараа ичдэг. За Аламтрахтад 17 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дуртайгаа сонг Ажикто шоколад хамтран ажиллаж байгаа. За Ажикто Dark гэдэг хар шоколадны тансаг амтан дуртай хүмүүс зориулсан хар цаастай шоколад байгаа. За мөн Ажикто гүрмэ гэдэг супер шоколадны сода амтан дуртай хүмүүс зориулсан улаан цаастай аим шоколад байгаа. Тэгээд та дуртайгаа сонг ураатай суглаад худалдаа нь 10 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 31 хүртэл 3 сарын хугацаанд зохион байгуулагдаж байгаа. Бөгөөд сар бүр iPhone 12 утасны эцсийг шалгаруулж байгаа. За үүнд хар шоколадны амт бүхий Ажикто Dark-ыг сонгосон хүмүүс дундаас хар өнгийн iPhone 12, за супер шоколадны амт бүхий Ажикто гүрмэг сонгосон хүмүүс дундаас улаан өнгийн iPhone 12 буюу сар бүр 2 нийтдээ 6 iPhone 12 яцтан болон за ETI брендийн гарын бэлгийн эцсийг шалгаруулж байгаа. Бүртгүүлэхгүй мөртлөө цаасыг хадгалаад байгаа гэсэн шүү дээ. Тэгээ бүртгүүлэх хэрэгтэй л дээ. Бүртгүүлэхгүй ч гэсэн цаасыг хураагаад хадгалаад байгаа гэсэн. Өчигдөр тэгсэн 2 3 хүн асуусан байл ингэ бүртгүүлж чадахгүй байна. Тийм ерөөсө бүртгүүлж чадахгүй юм аа. Яаж бүртгүүл юм? Манай юун дээр уг нь байна уу? Одоо номичийг яаж бүртгүүлгээг яаж сайхан яруу додоор хэлээд өгдөө минийхөө. Ингэдэг байхгүй юу? Би ч гэсэндээ пэйж гэсэндээ хүмүүс амар их асуудаг. Тэгэхээр нэг богинохон бичлэг байгаа. За. ET Mongolia гэдэг нөгөө Facebook дээр оронгууд угаасаа пин комментар ингээд хамгийн ихэнд нь харагдах яг яаж бүртгүүлэх вэ гэдэг нөгөө амар хурдан нэг тийм баг 5 секундын жолоо тийм бичлэг байсан. Тэр бичлэгийг би ингээ явуулчихдаг байхгүй юу? За тэр зүгээр юм байна тий. Тийм тэнгүүд айгүй сонин ингээ сайт руу н орж болохгүй байна гэх тэгээд байгаа байхгүй юу? Тэнгүүд нь би болохоор ингэдэг яг пэйжээр нь дамжуулаад ингээд энд дарна уу гэдэг нэг сайтыг бичсэн байдаг. Тэрнээ би шүү дараад орчдөг байхгүй юу? Тэгэхээр амар тий сайтан дээр ингээ дараад орчингууд нь пэйжээр нь дамжуулаад сайт руу н орчих байгаа байхгүй юу? Тэгэнгүүт угаасаа бүртгүүлнэ үү эхлээд тэгээд дараа нь эхлээд өөрийнхөө нэр авах тэ регистрийн дугаар гар утсны дугаарыг бүх юмаа эхлээд заавал бүртгүүл нэг л удаа бүртгүүлнэ. Бүртгэлэн тэгээд идэвчсэн байгаа тохиолдолд дараагийн удаад нь зөвхөн эзэн адиктоныхаа цаасыг кодыг нь оруулаад тэгээд кодыг нь оруулахад нэг билет асуултууд нь яг овоогоо бүтэн оруулна уу, нэрээ бүтэн оруулна уу, утасны дугаараа оруулна уу, тэгээд код оруулна гэсэн дөрвөн юм асуулт. Тэгээд энэ дөрвийг оруулаад болоо. Тэгэнгүүт таних улаан гүрмээ вэ үү, хар дарк нь вэ үү гэж таних зөв байна, дарк нь байна, гүрмээ нь таних адилтаа бүртгэлээ гэж гараад ирж байгаа юм чинь. За тийм. Тэгэл гараад ирж байгаа юм чинь нэг өөр юм шүү дээ. Ер нь адиктогоо бол ер нь нэг хар кофетэй ууж идүүд хамгийн гоё. Тийм ээ. Тэгээ жоохон гашуун доо. Тэгээ өтгөн чанцан хар кофе албаар сахар ихгүй байж байгаа. Тэгээ уугаад араас нь идэх юм бол гоё зохицох юм байлаа. Манай хоёр охин бол бүр гүрмэд нь илүү дуртай. Дарк гэж гэсэн ингэ идээд байдаг байхгүй. Тэгэл би нөгөө нэг хизээлээ идсэн штэ тий. Тэгсэн чинь ээжээ би таныг харсан штэ. Та адиктэй идчихсэн. Одоо хаана вэ? Бүр нэг амруу нэг юм хэлэхгүй. Бүр Facebook-оор үзэж байна. Одоо тарж байна. Адиктэй идчихсэн. Би одоо ерөөсө гэрлэг орох болгонд нэг 2 адиктоны нэг авд ордог. Тэгэл нөгөө 2 охиныхоо цаас ингэж бүтгүүлээ. За одоо манай юу яасан байгаа штэ 10 сарын ялагч бол 11 сарын 1-нд тодорсон байгаа 2 ялагч. За 11 сарынхных бол сая 12 сарын 1-нд ялагч болсон. Одоо 12 сарын 2 азтан манай энэ хоёр одоо болчихгүй дээ. Мөн бата. Одоо яах вэ? Нэг нь улаан, нэг нь хар 12 таа болчихгүй. Юу яадаг штэ. Уцын жаал муулдаг байхгүй. Үгсэн гэл. Үгсэн. Ажиктогийн бүртгүүлж байгаа олоо өстэй. Хоёул тэгсэн юм аа. Тэ зураг мөрөг авсан шиг. За ингээд Ажикто бүх супермаркет сүлжээ дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтойгоос гадна Tech Ziggy-ийн вебсайтаас захиалаад хүргүүл авах боломжтой байгаа шүү. Тэгээ дэлгэрэнгүй мэдээллийн ETI Mongolia Facebook хуудаснаас нь аваарай. Ингээд Янагийнхаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дуртайгаа сонг Ажикто шоколад хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдв мөнхийн дагуулууд гэдэг сэдвээр ярилцаж байна. За хүүхэд байхдаа дагаж уйсаар хагаад хот явж үтсэн шүү дээ анх удаа гэдэг.
Яа ярьлаги. Лаг штэ. Нагц ихчнэр харин биднийг айгу аймаг руу дагуулж явдаг гэсэн чинь айдаг үс юм биш тэр үед. За. Тийм ингээ нөгөө дандаа замын машин сууж явдаг. Одоо ингээ ярьсан чи айдаг үс юм бэ тэр нөгөө нэг. Тэ ханиндаа дагуулж. Тийм ханиндаа тэгээд нэг амар дагуулж дургу ах чил ингээ дагуулж явдаг байхгүй. Шун хүүхэдтэй айгүй хантай те. Хажууд ингээ шулганаа яриад явж идэг байхгүй юу? Нэр шүү. Тийм манай нагц ихтэй тэр үед чи бас жолооч нараас айдаг байсан. Ер нь тэ 80-аад онд замын танихгүй хотын машин цугаа явдаг. Тэгсэн чи харин тань болгож авч явдаг гэсэн тийм тийм өстой хантай. За. За Улаанбаатараас Тусах аймаг дээр. тийм 17 цаг 31 минут болсон. Ягийн цаг мөчүүд манай шууд эфирийн утас 77 77 38 83 маань нэгдлээ. Хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 утсаар холбогдорой. За эхний сонсогч 99 71-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэ бол радио. Сайн байна уу? За сайн байна уу? Сайн байна уу? Дүргийн. Амин. За мөнхийн дагуулууд олонтой юу? Багастай. За. За яг одоохондоо сая коронавирус гээд 2 жил ер нь хүүхдүүдтэй байсан. Тэгээ би өөрөө хүүхэд байхдаа дагдаг байсан тухайга яг санаатай л. За. За ер нь бол ээжийг их дагдаг байсан. Манай дүүг эндээс төрөх гээд гарах цагт нь хаалгаа ингээд хашиж зогсоод ээжийг энд рүү явуулахгүй байсан гэж ярьдаг байсан. Ааха. Тэгжэл аав ээжигээ дагдаг өгтэйлээ. Хидтэй байсан гэсэн үг тэгэхээр одоо. Тэгэхээр чи 3 настай байсан. Тэгээ 3 настай дийлэхгүй нараастай дийлэхгүй гэж наваад хийдэг байсан. Тэгээд том болоод ирсэн чинь хөөхөн нилээн тэр нэг ээж маань намайг их зоригжуулдаг байсан. Тэгээд зоригтой дуулна. Найр дагуулаа авчих намайг. Тэгээд миний ах ээжийнхээ насуулаараа гэсэн босод зогсож байгаа л дуулж ш. Тийм нөхөргөн дагдаг байснаа санаж байна. Тэгээд дараа нь баг ихтэй дагдаг болсон. Баас ихчигээ даа. Тийм, ихч ингээл ангийнх нь хүүхдүүд аялалд явна, уулзсан чигтэн заавал дагж явна. Тэгээд ихчийнхээ ангийнхантай баг ангийнх нь хүүхчиг болтлоо дагсан да. Одоо та хэнийг дагж байна? Нөхрөө дагаад. Тийм нөхрөө даагаад байхгүй юу? Нөхөр намаа дагаа. Нөхөр чинь таныг дагаад байна. Нөхөр чинь дагаад байна. За. Тэр нөхрөө яаж аргалж дагаад байгаа нөхрөө яаж аргалж гарч байна? Гээ ер нь бол би ажилтаа гэж зүгээр одоо энэ удаад балиа гэж нөгөөс хийсэн ахтай. Нөгөө тийм одоо гомд үлдчихэж байгаа байна. Тэг яг юу авсан гэж дараа намайг бүхэл юмыг яриулна. Тийм тэгэл тэгсэн чинь ер нь бол чиний хэрэг баг байгаагүй дээ гэж ингээл. Таашруулаад. Чиний хэрэг байхад боёо яа. Наадах чи сонсоод юу таймшигтай мандаж юм бэ? Яа дөрнөө дандаа эмгтээчүүдээс бидний юм яасан гэхээр бас ойлгомжтой. Тэгээд ингээл тиймэрхүү ажил яриад ингэсэн ер нь бол бүсгүүчүүдийн яриа боллоо гэхээр ер нь ойл. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Баярлалаа. За эхнэрүүд өөрсдөө дагуулж явах гэдэг шүү дээ. Манай хүнд давдаг гэдэг дагуулж явах гэдэг. Тийм үү? Тийм. Самаа гэдэг гинэ. Өө дагаад байна. Чи ажиллаа хөтөлтөө машин чинь сууж бай гээл дагаад байна гинэ. Яа тэгтээ нөө манай л авдаг их чинь баг нь одоо бол бүр их сургуулийн төгсөг курсын оюутан болсон л доо. Тэр мө бацаан өстө нэрэ багтаа ёо. Маар уйлан хазаа ёо. Тэгээ ингээд нөгөө нэг хүүхэд харж игээд ингээд гэртүүлдэж штэ уйлаа л ингээд тэгээ ээж нөгөө хүүхдийнхээ уйлгаас ашраар дагуулад явна. Тэгээ дагаад явхаараа зүгээр дагаад явах ингээд дэлгүүрт ороод тийм юм аа ингээд тавуу шүү болоод ингээд хөвтөө бас уйлчин заяа. Ёо өстө нэрэ чи хүүхэдтэй амар хитцээ. Тийм үгдэд байдаг шүү дээ. Тэгээд сүүлдээ манай эмч заяа том үдийгээ нийлцэн нөгөөх нь ингээд тавуу шуулаад хөвчөнгөд хаяа явчин заяа. Тэгээд ингээд нилээн хол яваад ингээд эргээд харангууд уйлаа сонирхол дагаагүй гэж тэгээ эргээд харангууд буцаад хөвччихдэг заяа. Йоо орэ эмэрэтэ. Чад жодохгүй дээ. Тэгсэн чи одоо тэгээд мөсийн хуулийн ангийн 4-р курсын оюутан болсон яа. Одоо харахаар энэ дөрөв юм хөө. Одоо эхнэртэй болоод эхнэрний агараас нь тэгж даах байхгүй юу? Намайг манай нөх амар дагдаг гэсэн. Яатрагаад хөөгөө зодоо тий юусоо явах. Тэгээд уяад явангууд бүр ингээд уяагаа ингээд шүдэрээ химэлж байгаа л. Тэгэл тастаал араас.
Тэгээ ингэх нь нохоноос манай найзууд байгаад байна. Нэгэн гут нөгөө дэлжих чинь тагаад хэвээр. Мөгийг нохоол тагдаг байж. Ямар муу. Одоо хоёр хүүхэд чинь даахгүй юу? Хоёр хүүхдүүд. Гүмэдгүй би нөгөө ээжээсээ сураад зүгээр шууд ингээл нүдэн дээр нь орилуулаад гараа авчихдаг. Тийм үү. Яа. Манай ээж өөрөө тийм чанга хүн байсан. Олон хүүхдүүдэд агуулаа явахаар хүмүүс муу хэлдэг гэд бити маялаад бай. Тэгэл зүгээр шууд тасгал хаагаал явж. Тэгээ сурцсан болохоор би тэр хоёрыг жоох ойрлохоор бити маялаад бай. Тэгэл бүрдүүлчихэл гараа. Яа чирүүлэг юм бэ? Уйлахаар бүр ингээд өмөрөх гээд Юу идэв. бүр ойлж яхад бүр шааш ингээд түлхээд Тэгээ ингээд хоёр дүлхүүлэл тэгээ зүйлдээ ингээд бүднээс зоороо готно шууд эндээс нь татаж аваад ингээд шаа. Та чи ямар чирүү юм бэ? Хардаа ээж нарын бас хамгийн хэцүү маха юу гэж. Тэгээ би нэг хоёр хүүхдээ өгнөөс гаргахын тулд тэгээд хэрвээ хажууд нь байвал тэсэхгүй хөхүүлчдэг байхгүй юу. Тэгээд яг хоёр нас хөрөнгөт би ингээ эмнэлэг твтчихдэг. Тэгээд эмнэлэг твтээд 10 хоноод гараад ирэхээр тэр нэг юм хөхөх рефлекс нь ингээд арилжээж хүүхэд өгнөөс гард юм байлээ шүү дээ. Тэгтэл заа юу. Ингээл нөгөө нэг уйлгаар бид нар нөгөө угаасаа амрууд ингээ хөхөөгээ сурцсан. Тэгээд ингээд гарахаар ингээ амар хэцүү. Айгуу хэцүү цаг мөч. Танаас ингээд зүгээр би хүүхдийнхнүүдээр хардаж ингээд бүхэлдээ явдаг хоёр мем хий. Хоёр хүүхдээ зүгээр нэ. Өөр юу ч байхгүй. Зүгээр ингээд ийм хоёр хүүхдээ мем явж. Энэ хараа манай хүү юу өнгөрөөл өгнөхнөөс гарцсан байхгүй юу? Тэгсэн мөртлөө одоо ингээл мем барих гээд идэг шүү. Тэр барих нь бол угаасаа байдаг. Тэгчээд мандаа хүнийг ингээд хөвтөж хахад очоод гээд Ос ингээд авна та. Гээ чи хүүхэн явдаг хүүхэд сандаг байхгүй юу? Тэгээд тэгдэг юм бол яа тэр дүүтэй болцсон хүүхэдтэй дүү нь ингээ мөөмөж байгаа тэр харж байгаа харц бол багш минь үнэхээр өрөвдөлтэй. Бараг мөөмнөөс ол дүүгээ үзий яддаг шүү. Нэрэ. Харж байгаа харц марсан бүр үнэхээр бүр ингээ амар өрөвдмөр хардаг тийм нэрээ. Яа миний л юмыг те одоо энэ идээд байна гэсэн байдлаар харна штэ. Ээж аав ингээд бид нар бол дээрээ ахчихгүй болохоор наах захч нар ирж хардаг штэ. Тэр үед бол харин ахчтай үлдэхгүй тул дагдаг байсан. Тэд нар зүгээр бид нэр тамалж байгаа юм шиг. Нөгөө бүр ингээд нийлээ суудсан те. Тэгэл одоо та хоёр задлалт. Хүчээр задлалт болно. Хүчээр гэрлэн ингээд зүгээр л тэднэдэг ингээд инээгээл тийм тэгэл цэрэтл нус. Хаал өсөөд ингээд гут шууд ус автарч ирсэн. Юу накаа. Тэгээ нэг айгаад уусаар цэригээ дэрэнгуут одоо юу мэдх юм мэдхгүй. яа. Тэгэл инээлдээ ингээд найзуудаа дуудчих штеп. Тэгэл инээлдээ. Тэрнээс нь олж ил минь өвлөвлөхгүй гэж байна. Йоо, тэгвэл ээж үүлдгээд Тэгж л хайдаг байсан би. ямар амир юм. Одоо 17 цаг 39 минут болсон. За бид түрийн V25 жүүсээ уух цаг ирлээ. задлаа хаа. Том савтаа учраас ингээд эртнээс задлаад аяга хийж хувааж авсан байгаа. За. Энэ Шинэ ундаа ирсэн. Тэгээд одоо хэдэн миллилитр юм бэ? энэ болохоор яг дундаж мэл савлгаатай. Дундаж цаага 450 юм уу тий? Нөгөө 250 чинь яг нөгөө хуус шил юм байдаг байсан та. Яг нэг цөөхөл багтаад те. Энэ чи бүр яг 500 мл юм байна. Карман багтдаг гэж айгуу дайжгүй. Энэ харин одоо зүгүүлж мөгөлж карман марванда хийж авч явахгүй болохгүй жахан том юм байна. Гэтэ ягаа зөөрөө Согондоо хийчихлээ. хоёулаа хуваад авах. Энэ чи намайг ууж болно гэсэн. Тийм болно. За. Авахыг нь ууж байна. Тийм. Алимных нь одоо л ууж үзэж штеп. Тийм үү? Алимных юм уу? Тийм Би жисраных чавных гэж бодоод үзсэн нөгөө Үгүй, гол алимных. болохоор нь. За олон жимс жүрчтэй, алимтай, чавхтай гэсэн дөрвөн төрөлтэй байгаа. Тэгээд 250 мл-ийн савлгаатай нөгөө өмнө нь бид ид чинь юуг нь олон жимс чавхтай хоёрыг уугаадсэн шүү дээ. Одоо бол 500 мл-ээр савлагцсан алимтайг нь ууж гин нөгөө сонсож байгаа сонсогч нартай хандаж хэлэхэд за тэгээд бүх сүлжээ дэлгүүр хүнсний дэлгүүр супермаркет хөдөө орон нутгуудаар худалдаалагдаж байгаа шүү. Тэгээ нөгөө ам цангахад чихэрлэг ундаа жоохон нөгөө яагаад гэдэг ам заваартуулаад байдаг шүү дээ. Бүр цангаад байдаг. Ерөөсөө тэгдэг үү? Айгу гоё. Алимных нь гоё. Ялуун ундаа энэ ялуун чихэрлэг ундаа уучаад ийм ундаа уулгасан чинь давсгүй юм байна. Гэсэн гинэ. Тий ингээд энэ ундаа чинь давсгүй юм байна. Нэр нэг юм тий чихэр баг болохоор даруухан амттай тий.
За тэгээд яалчгүй нөгөө 100-ийн ундааны ардаас салхины ста хаг яриад 354-өөр Вицамо ундаа анх гарч илэр штэ. Айгүй гоё амттай. Тэгээд Вицамо үйлдвэр маань одоо 25 жилийнхаа ой зориулаад энэхүү V25 жүүсийг одоо шинээр үйлдвэрлэж эхэлсэн байгаа тийм ээ. За энэ яриагчны сонсоод Вицамо ундаа нь V25 болсон гэж ойлгосон гэсэн хүмүүс. Вицамогоор байгаа шүү манайхаа. Энд чинь V25 гэдэг цоо шин бүтээгдэхүүн. За тэгээд юу байгаа штэ V25 жүүсний түүхийдийг холбооны бүгд найрамд Герман улсын томоохон компаниас татдаг байгаа. Тэгээ Герман техник, технологи, Герман чанарыг эрхэмлэн урагшуулж байгаа. Тэгээ та ер нь Герман ундаа ууж ийн гэдээ ойлгож байгаа. За аха юу усныхан дугаарыг хэлчихгээрэй. 99 тэг 9 20 59. 99 тэг 9 20 59 гэсэн. За ингээд амныхаа цангааг тайлангаа бас өдрийнхөө амин дэмийн хэрэгцээг хангаад аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар 12 төрлийн витаминтай V25 жуус хамтран арилж байна. Хөргөж байгаа онгойлонгот ундаа байж идэг айлыг би баяа айл гэж боддог л. Би ч нэг Тэр үед чинь ингээд ундааг зүгээр баяраар авч уудаг болохоос ингээд хөргөж чинь байнга байж идэггүй шүү дээ. гоо хөргөчд хямтай альчсан баян санагдаж. Хөрчөнд өндөгтэй айлч гэсэн дээ. Би одоо хүртэл өндөг эдгийг тансаглаж байдаг. Тийм ингээд хөргөж байгаа онгойлонгот ундаанууд ингээд тавьдсан. Ямар гоё юм бэ л. Би чинь их баяа айлыг барих. Манай юм идэх юм дуусгаар хөргөчөнд өндөг алим ойрол үлддэг гэсэн чинь небо хэл амд ороо өстэй. Благ баян болсон. За өнөөдрийн манай Янагийн нэвтрүүлгийн сэдв мөнхийн дагуулууд гэдэг сэдвээр ярилцж байна. За эмээгийнхаа мөнхийн дагуул байлаа. Эмээгийн тэтгэр буух мөнгөтэй болохыг амтахгүй дагдаг байлаа штэ гинэ. Баас айхтраа. За дараагийн сонсогчтойгоо холбогдъё. Гадаадын сонсогчтой холбогдно. Эмдэл радио. Арамин. Тано. Орж ирэхгүй байна. Орж ирэхгүй наашаа. Хаашаа ороод байна. Спикер дээр яддаг ороод байна. Тано. Байна уу? За ороо минь. За хаанаас холбогдож байна хөө? Солонгосоос холбогдож байна уу? За. За та дагж гин үү, дагуулж гин үү? Аль нь үү? За одоо ер нь дагуулдаг л болчиход байна. Хүүхэд байхад ч одоо бас дагдаг байж. Хомчуудыг даа. Хамгийн цагаан сараар болонгууд айлгдаг хэвээр. Одоо бодохоор ичдэг шүү дээ. Ямар амар олон айлэрж явдаг байсан. Яасан олон өдөрч дагдаг байсан. Аа. Танихгүй айлуудаа тэгээд одоо хамаатуудаа дагаад яваад байдаг байсан. Одоо ер нь тэгээд дагуул зөөгөн болсон дөө. Эхнэр л ер нь. Эхнэрээ дагаад байна уу? Эхнэр чинь таныг дагаад байна уу? За ер нь заримдаа болохоор эхнэрээ би дагаад байгаа юм шиг. Намайг дагаад байгаа юм шиг. Ер нь тэгээд хоёр талтай байгаа гэдэг биш. Тэгээд бидний тэр хүүхд багт арай л тэр цагаан сараар бол амар тагдаг гэж. Одоо ингээд тэр айлуудыг бодохоор яасан ч олон айлаар явж ирсэн. Ичээд байдаг шүү дээ. Ямар ч зөвхөн тэгээд дагаад яваад байдаг. Билэг зөвлөд. Тэгээ бүр алхаад шүү те. Зүгээр шаваарлалдаа дээр хойнордоо ороод алхаад байна те. Чи машин унаач болохгүй. За баярлаа. Баярлалаа. Одоо дамдарчаад очих гол тэгэл автобус суугаал ёо. Амар явдаг Би гэсэн. 8 дугаар ангид ороод тэгэл ингээд нэг тийм хөндлөнгөөс хараад би дгүй ичээд тэгээ явах уу. 8 төгсөл явах уу. Ингээд нэг дөрөвдүгээр ангид явдаг гэсэн. явдаг байсан шүү дээ. Ямар аа. Тэгээ явдаг. Дөрөвдүгээр анги юм уу? Тэгэл болцсон. Би бол 8 төгсөл 8 ороод байсан. Би л авалттай тэгэж нэг тийм сонин юм дагаж явдаг байсан. Би нэрнээс өвөөгийнхөө заяо. Нөө наадам болгоод манай өвөө асарт суучдаг. Хамт настан гээд наадамаар асар дотор. Тэгээд өвөө би ундаа ой гэдэг. Өвөө би алин мэдээ. Тэгээд болоо заяо. Би жаргадаг байсан шүү. Тийм хүүхдийг хараа бид нар юу гэж холдог гэсэн гэж үлэмдэг шүү. Тэгээ наадах чи өвөг хөвдөө суучаа юм авалж идэг амар өлөөгээ. Тэгээ бид нар тийж орж чадахгүй. Тэгээ атга тэр нэг мөлийн юм зүгээр. Тэнгүүд нөө Ахмадын баяраар бас яйддаг. Намайг дагуул явшиг заяо. Тэгээ ширээн дээр нь өвөө бичихэр идэгээ сууж идэг байсан. Тийм хүүхдүүд байдаг байсан тий. Ээж авдаг цуг очичаал юм авалж идэл. Ээж хүүхдээс гадна ингээд нөхөө ингээд дагаал явж байгаа ихнэрүүд аягүй хэцүү те. Надад амар хэцүү санагддаг шүү дээ. Дагаал явж байна. Хаач явсан дагаал явж байна. Нөхөрт нь хэцүү биш бол тэгэл яа дээ. Тий одоо яхад тий. Оо хэцүү шүү дээ. Үгүй надад таадаг ингээд өмнөөс нь харахаар аягүй төвхтэй санагдаад байдаг шүү дээ. Хэцүү. Манай нэг ихчүүл бүр ингээд нөхөр нь машин авангуул тэгэл байнгын урд суугаал. Яа тэг ингээд тэр мэдхгүй юм гэж байхгүй. Таран болоор мөрөөл.
Тэр нөгөө манай ах зайлууд хүнээс ингээд юм бензин дуусаад юм уу машин нэвтрэхээр хичээд юм асууж чаддаг. Тэгээ эхнэр нь асууж өгдөг. Тэгээ өөрөө эхнэрээ дагуулж явах дуртай. Тэгэхэд манай аав шоолоод нэг хоёр юм тэгээ. Энд ингэнэ нөгөө нэг би бас айгүй амар дүүгээд хийдэгс нөгөө нэг ингээ нарны гэрэл рүү ингээ харуулсараад унтуулчдаг гинэ. Би болохоор зэрэг гээд нүлээгээд тахлаар нүдээ ингэсээр байгаа тэгээ унтчихдаг байна. Эсвэл ингээд нүүрэн дээр нь ингээд даавал хашгаар гээд нэг азгаж чадвар тэгээ жоохон байж байгаа даваа тэгээ ядартай үеэд амар унтчихдаг гэсэн аахгүй юу? Харилцсан. Тэгэхээр бүр ууралдгүй юм уу? Үгүй уурлаад идэв. Манай дээр одоо манай дүү чи 90 он яг штэ. Тэр тэгсээр бол тэгээ ямарсан унтчихдаг гэсэн. Тэг ямар санда манай ихч биднийг тойроо суулгачихсан аа. Бүгдээр халбагуугаар долоо гэж. Тэгээд ингээ Өөрөө унтчихдаг үү? тэг өөрөө унтдаг. Тэг ингээ нэг юм тэр долоодаг чимээнд унтдаг. Тэгэл зүрт ингээ 4 5 болоо тэр их чи ингээ хараа маний шиг хамлж байгаа. Чамааг угаасаа хүмүүс ингээд мөөгийн багнаас бараг л хүчирхээлээд байсан юм биш үү гэдэг. Тэгээ би өөрөө сүлдээ дүнэрийг харангуй тий. Тэгэл айраг өнгөутал өдрөө хаал идэх юм уу? Идэ гээл өнгөт. За хурууд чигээл тэгэл бах айргаа шахаад. Одоо хаал идэхгүй. Идэхгүй. Тэгээ үлсгчдэг. Тэр мөн жижиг гарууд тэгвэл дорн толоо гэдэг юм л шүү дээ. Намаа өнөөдөр хөөрхөн болцсон байна гинэ чааг. Намаа нүрэ бутчих гинэ. За Би дандаа бодчих. нагас эгч нарын хүүхдүүд бидэнтэй үлддэг байсан би их шоглдог гэж үлээ. Заримдаа унтуулах гээл нүрийн нарны өдөөс харуулж үлээсээр хахад унтуулдаг гинэ. Энд аргын ер нь хүмүүс амар хэргэлдэг байсан юм байна тий. Бас юу гэдэг вэ? Нуугдаад нуугдараа гэж нуугдчихдаг тий. Нуугдуулчаад хоолны нэг өнгөтэй нуугдчихдаг. Тэгэл ингээд олохгүй хатагууд гараад ирчихээ. Би үлээд тэгдэг юм шүү дээ. За бүгдээрээ нуугдыг гэдэг амгоноо юм доо орж штэ. Тэр гоо за болоогүй ээ гэж ингээд тойроод худлаа. Тэгэл нэг хэсэгтээ инээжсэн. Тэгэл удаач нэрээ дорхно удаа. Чи ямарлахгүй аргагүй тий. Ихэнхдээ орондоогоор орно штэ. Тэгээд орондоогоор тийшээ гацлаа. Йоо. Би үл тэгдэл байсан. Албаар өдөр ингээд тэгээ өдөр идэх юм нийдүүлээл тэгээ нэг сатал нийдүүлж аваад тэгэл яг дараалал. За нууг тэгэл нуугдаал. Тэгээд тэмдэгч нуудаг. Яа санаатай те. Хоол тийштэй айрыг өгч байгаа дөө. За комментууд өстө уурсаар байна. Энэ яалтчгүй хүн болгонд ойрхон цэд байсан баг. Тэгээ энэ үрээд өнөөдрийн манай 2021 оны 12 дугаар сарын 17 оны баасан гарагийн Янагийнхоо нэвтрүүлгийн маань 585 дахь дугааруугаар өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар 12 төрлийн витаминтай В25 жуус болон дуртайгаасан Ажикто шоколад хамтран ажиллаа. Янаг яах вэ нэвтрүүлэгтээ чихрийн орц баг В25 жуус хамтран ажиллаа. Янаг яах вэ нэвтрүүлэгтээ дуртайгаа сонго Ажикто хамтран ажиллаа. Янаг яах вэ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөнхөд нэмт. Дэлхийн монголчуудын энжел радио 88.3